Улсын онцгой комиссийн даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар тушаалын дагуу шуурхай бүлэг томилогдсон аймагуудад ажиллаж байна. Өнөөдөр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хөлийн хорой цэрийн хяналтын газрын дарга Батмөнхөөр ахлуулсан шуурхай бүлэг манай аймагт ирлээ. Энэхүү шуурхай бүлэг нь цар тахалтай тэмцэх урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх засгийн газар улсын онцгой комиссийн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилготой юм. Шуурхай бүлэг оройн 17 цагт аймгийн шуурхай штабын байранд онцгой комиссийн гишүүдийг хэсэгчлэн хуралдуулж өөрсдийн ирсэн зорилго чиглэлээ танилцууллаа. Мөн маргааш дархлаажуулалтын явц төвшин буурсантай холбогдуулан ажиллаж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байгаад хяналт тавих, шинжилгээний явц ажиглан тусгаарлах байр, эмчилэн тусгаарлах байр, экспорт, импортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаад явцдаа танилцсан юм а. Төвшин бууруулсантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаануудын дээр байдал ямар байна? Яг шийдэж байна. За мөн одоо тохиолдлын батлагдсан тохиолдлыг эмчилж байгаа байдал, за мөн түүний одоо нөгөө ойрын хавьдал гэх юм уу, гэрийн болон тусгаарлах байранд яаж тусгаарлаж байгаа бас эдгээр зүйлсийг үзэх. За тэгээ бас одоо эдийн засгийг сэргээх гэдэг гол асуудал нь бол засгийн газар байна зүтгэж шүү дээ. Бүгдээрээ л хийж байна. Тэгэхээр экспорт импортын үйл ажиллагаа бас явагддаг. Дахин уул аймагт түүнтэй бас танилцах, тэн дээр хийж байгаа хяналт шалгалт, тэн дээр хийж байгаа баримталж байгаа журам үзэх. За одоо бас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байгаа хэлж байна. Энэ сонгуулийн одоо бэлтгэл ажлыг хэрхэн хангуулж байна? За мөн эзэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор 12 дугаар ангийн хүүхдүүдийн давтлага өгж байгаа байдлуудыг энийг бас хэрхэн зохион байгуулж байна, яаж хийж байна? Энэ эдгээр бүхэл холбоотой асуудлууд дээр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн өрдүүлж байна? За үүн дээрээ яаж зохион байгуулж байна гэх мэт. За энэ орон нутгийн хөдөлгөөн одоо нэгдчихлээ шүү дээ. Үүнтэй холбоотой бас тэр одоо автовокзал тийм ээ. Тэр автобусаар явах унаа машины таксины хөдөлгөөний хэрхэн хяналт зохицуулж байж байна, постны үйл ажиллагаан дээр яаж явуулж байна гэх мэт зүйлсүүдтэй бол танилцаж бас зөвлөмж заавар өгөх тийм үр даалгавартай ажиллаж байна да.